одоо бол тэгэл хөгшин ихчнэр шүү дээ тийм ээ. Хөгшин чигнээ яана за уурстай. Гэтэ ихчнэр шүү дээ. Ихчнэр за амар гоё. Яа ингээл дуу мөн өглөө ингээл ороо. Биш буруу хэлсэн wrong turn нөгөө аимшиг. Би ямар буруу хэлж бодож байгаа. Монгол буруу хэлсэн. За миний түрээлдэг байр ер нь жоохон сүнстэй байхгүй юу? За тэгвэл би тэр чинь одоо энэ YouTube-ийн ажлаа хайхаар за тэг яа гэмдэ би тэгэл за сайн байцгаана уу. Шинэ дугаар маань эхлэхэд бэлэн болж байна. Back to the Future шинэ дугаарын зочноор та бүхний хүсэн хүлээсэн үзэх дуртай Red Burger George хүрэлцэн ирсэн байна. За хүрэлцэн ирсэнд баярлалаа. За хүрэлцэнд баярлалаа. За энэ дугаар үзсэн амар таалагдсан. Амар гоё санагдсан. За одоо болохоор кино залан Баатар ахын дугаар харах ороо яг энийг бичиж байгаа тохиолдолд маргааш нэг өдрөө гэхэд орчих واخа. Тэгээ ер нь эхний дугаарууд гоё болж шүү. Одоо ингээд дандаа ер нь үзэгчдийнхээ комментиг айгу хараад үзэгчдийнхээ хүсэж байгаа хүмүүсийг ураад тэгээд өрсөлдөгийг маань ч гэсэн авч оролцоод байгаа болохоор айгу баяртай л байна. За ойрын үеийн сонио ачаа ойрдоо юу гэж за. Ойрдоо тэгэл яг YouTube-ээ хийж байгаа. Тэгээд яг бас нэг турш үзэж байгаа шинэ төлөвлөсөн юмнууд байгаа гэхдээ тэгээд хэлэхээр нэг бүтэхгүй байгаа гэдэг тэгэхээр хэлээд явах тий. За манай энэ контентийг бол тэгэхээр нэг дугаарыг үзсэн байгаа юм байна шүү дээ. Үзсэн амар таалагдсан. Амар гоёсэн. За тэгэхээр энэ контент маань яадаг вүлээ гэхээр инфлюенсер контент креатор хүмүүсийн амьдралд нөлөөлсөн импакт үзүүлсэн эсвэл зүгээр сэтгэлээс нь гардгөө сэтгэлд нь хоногсон зүйлүүдийг ярилцдаг юм аа. Тэгэхээр тий. Тэгээд sorry яриг насч бол нөгөө угаасаа л хүн болгон кино үзэж байгаа шүү дээ. Тэгээд кинотой холбож байгаагаар гоор яг тухайн хүний зан ааш ерөнхийдөө ямар одоо юунд дуртай энэ дээрэс нь дотоод ертөнцийн айгуу гоё нэг юм заавал шууд тэрийг асуухгүйгээр киногоор дамжуулаад таньж мэдж байгаа юм шиг санагдсан. Тэр нь айгуу гоё санагдсан. Харин тэгэхээр хоёулаа шууд үндсэн эсрүүгээ яаж орох вэ гэхээр чиний сэтгэлд хоногсон ямар нэгэн ягаад ч мартдаггүй нэг тийм дэлгэцэн бүтээлийн ишлэлээс эхлэе. За би надад бол хоёр ишлэл байна заяа. Яг хоёулаа ямар эсрэг нэг нь арай жоохон зөөлөн, нөгөөх нь жоохон хатуу дуу байж магадгүй. Гэхдээ хоёулаа ер нь намайг илтгэдэг надад айгу намайг ер нь илтгэхээр хоёр ишлэл байна. За ямар ч байсан эхнийх нь болохоор яг Everything Everywhere All at Once-ийн нөгөө нэг те би ингээд өөр ертөнцид зүгээр л ингээд чамтай хамт ингээд түрээсээ төлөөд ингээд лаундрыгоо хийгээд ингээд амьдрахыг хүсэх байсан ингээд тэгдэг тэр ишлэл амар гоё. Тэр ерөнхийдөө яг нэг тийм би заримдаа ингэж боддог байхгүй юу. Ингээд кино үзэхэр чинь хүн ер нь ингээд шал өөр амьдралыг одоо мэдэрч байгаа гэсэн үг шүү дээ. Би яг ингээд ямар ч байсан зэрэгэлдэх ертөнц гэж байдаг болвол зэрэгэлдэх ертөнцүүд дундаас яг цорын ганцд нь л би ингээд яг одоо ингээд YouTube гээд байж байх. Бусад нь бол ингээд хоорондоо давхцах байх гэж боддог байхгүй. Би ер нь амар нэг тийм тайван маш энгийн амьдралаар амьдрах заяатай хүн юм шиг надад санагддаг байхгүй. Тэгэхээр тэр бас нэг жоохон уялдаад байгаа юм шиг санагддаг. Everything Everywhere All at Once. Тэгээд нөгөөх нь болохоор нэг жоохон эгоистик Breaking Bad-ийн Walter White-ийн Say My Name гэдэг quote байгаа. Тэгээд тэрийг бол яг хөө тэгээд хэсэг жоохон Breaking Bad-д амар дуртаалаад амар донтоод тэгэхэд тэр амар зүүн санагдаад зүгээр тэгэл тэр хүн тэгээ тим хийж чадсан. Тэгээд угаасаа би өөрөө нэрийг мэдж байгаа. Гэхдээ би өөрөө хэлэхгүй. Чамаар хэлүүлнэ. Ягаад тэгэхээр чи миний нэр мэдж байгаа. Би тим том хүн гэж нэг юм dominance-а зарлж байгаа quote нэг зүүн санагдаад тэр надад айгу таалагддаг гэсэн. Nice. Ийм гоё quote. Хоёулаа айгу гоё quote. Тэгмээ яг чиний зүгээр яг хоёр экстрим төлөг харуулж байгаа юм байна шүү дээ. Наач өстө таалагдлаа. Айгу гоё quote оруулж ирлээ. За тэгэхээр Жоржи хамгийн их давтан үздэг кино цуврал. Зөндөө байгаа. Гэхдээ яг хамгийн их давтдаг гэвэл уусаа тэгэл бүр absolute бүр ингээм амар дуртайнуудыгаа үзэж байгаа штэ. Donnie Darko байгаа. Burning байгаа. Чандон нариулагчийн. Тэгээд Breaking Bad бас яг урталтаа. Гэхдээ заримдаа зүгээр зарим ангуудын зүгээр бэкграундаа тавьчтэй. Яг ертөнцийн надад аягүй гоё таалагддаг нэг тийм. Тэр чинь New Mexico штэ. Тэгээд нэг тийм 2000-ад оны үеийн нэг жоохон countryside маягийн American vibe айгу гоё байдیں۔ Ер нь тэгэхээр Breaking Bad-ийг зөвхөн тэр vibe-нд нь болж Breaking Bad-ийг үзэж байгаа. Нөгөө үед нь бол тэгээ бас vibe л да. Гэхдээ тий нөгөө хоёрт нь угаасаа хайртай болохоор байгаа юм зү.
Breaking Bad гэхээр Better Call Saul-ыг ч гэсэн бас үзэх дуртай л бах тий. Тийм, Better Call Saul-ыг гэхдээ жоохон зайтай үзсэн. Дараа нь нэлийн зайтай үзсэн. Тэгээ яг жоохон буруу хүлээлт тавьсан юм шиг үлээ. Breaking Bad-аас шал өөр штэ. Гэхдээ муу гэсэн үг биш. Яг шал өөр төрлийн сайн амир бараг Breaking Bad-аас ч илүү цуврал юм шиг санагдав. Хоёулаа YouTube channel-ээр иржсэн шүү дээ. Тийм. За тэгэхээр энэ амир надад сонирхолтой санагдаад байна. Жоржийн хувьд хамгийн хүнд үед нь хань болж исэн бүтээл. За энийг би яагаад гэдгийг хэлэхгүй заяа. Gone Girl заяа. За. Тэгээд Pathology гэж нэг миний бичлэг хийжсэн нэг кино үү. Тэгээ энэ хоёр. Яагаад гэдгийг хэлэхгүй. Гэхдээ зүгээр яг тухайн үед юу мэдэрчээсэн бэ гэхээр би яг ингэж боддог байсан. Яг ер нь ингээд ямар хүмүүс илүү нэг юм урлагт нүдтэй, урлагийн юм мэдрэмж өндөртэй байгаад байгаа вэ гэж би харахаар нэг тийм жоохон хэцүү гэр бүл өссөн ч юм уу. Эсвэл ер нь нэг тийм амьдарч байгаа орчиндөө дургу учраас ямар нэг юм руу цухтаах гээд тэр нь урлаг болж таарсан хүмүүс ч юм уу гэж яг бүгд ивчлэх л та. Гэхдээ тэгж анзаарагддаг байсан надаа. Би өөрөө яг 10 жилийн нэг төгсгөө ангиман хавцаа байх үед ер нь миний ойр тойрныхын хүмүүс яг нэг тиймэрхүү байсан байхгүй юу. Тэгээд яг энэ Gone Girl би энэ Pathology хоёрыг ер нь бас нэлээд нэг юм жоохон сэтгэл зовнилттай айгүй хэцүү үедээ үзчихсэн байхгүй юу. Тэгэхдээ би бүр амар мэдэрч үзсэн байхгүй юу энэ хоёрыг. Би яг амьдралдаа хамгийн ихээр мэдэрч үзсэн хоёр кино байж магадгүй ер нь ингээд цутмаар бадсан байхгүй юу зүгээр энэ кинороо тий. Тэгэхээр тий энэ хоёр. Гэхдээ яагаад гэдгийг нь бол хэлэхгүй. Гэхдээ ер нь бол амар хань болсон хоёр кино. Gone Girl гэсэн ч бас сонирхолтой санагдчих. Тэгээ амар сонирхолтой. Яагаад ч юм аа Looking for a Dream мэдрийг хэлэх юм болооч гэж бүр санагддаг. За мэдгүй. Яагаад ч мэдгүй. Тэгээ тухайн үед үзэж таарсан бол Looking for a Dream амар мэдрэх байсан гэж магадгүй. Чиний хувьд кинон дээр дүрслэгдсэн хамгийн гоё хайрын түүх? Би бас яг нэг тийм аз жаргалтай хайрын киноныг үздэг юм шиг үлээ. Жохон бүтлгүй хайр ч юм уу. Бүтлгүй хайр дунд нэг тийм rom-com-ыг үздэг ер нь. Санаанд орж байгаагаар зүгээр тэр Everything Everywhere All at Once манай хоёр лээ. Тэр quote бол гардггүй. Би Everything Everywhere All at Once үзээд амар уйлжсэн байхгүй юу? Бүр амар асгартлаа уйлжсэн байхгүй юу? Тэгэхээр тий амар гоё. Хэрвээ нэг л киног насан туршдаа үзэхээр болвол Жорж ямар киног үзэх вэ? За энэ ингээд өөрчлөгдөн заяа. Өөрчлөгдөх байх. Яг мэдээж Burning Donnie Darko 2-ыг үзэж болж байна. Гэтэ арай жоох урт юм үзэх цуврал сонгож болно шүү дээ. Тэгэх юм бол Breaking Bad байж болж байна. Тэгээд сая сүүлд би нөгөө нэг юу үзсэн. Яг өнөөдрийн байдлаар гэвэл нөгөө нэг дахин үзэхийг үзмэр санагдаж байгаа. Нэг үзсэн тэгээд одоо хоёр дахь үзмэр санагдаж байгаа киногоо хэлж болно хэлэхээр байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр болохоор би сая сүүлд Сэнгийн хариулагчийн чимээгүй замын чимээгүй хотын жолооч үзсэн байхгүй юу. Амар гоё байсан. Тэгээд гол нь бас нэг юм дахиж үзхүүц кинонууд гэж байдэн шүү дээ тий. Би яг ингээ анзаараагүй юмнууд үлдээчих шиг боллоо. Амар их үлдээчлээ. Дээрээс нь бас энэ мэдрэмжийг би ингээ дахин амаар байна гэж байгаа тийм кино санагдсан. Яг л ер нь миний тайпинг кино байсан. Яг миний туртай тайпинг. Үнэхээр гоё байсан. Nice. Тэрийг үзье бүр ингээ үзэх юмсан гэж бодоод яваал гэдэг үздэггүй ерөөсөн. Би бас театрт гарч яхад нь үзэж амжаагүй. Тэгээд сая сүүлд стрим IPTV-д орсон байна. Үзээд нэг бүтэн өдөржингөө нэг жоох ажиллаа халаад сайхан тэгээд бодож мадаа. Тэрний талаар ревю нэлээх уншсан. Үзье гэж бодоод байгаа. Амар гоё байсан. Чиний амьдралыг өгж буй мэдрэмжээр хамгийн сайн илэрхийлэх кино. Ямар ч киноос болно. Уран зөгнөлт, фэнтези, кунфу муфу. Амьдралын үе болгон дээр өөр л ах л та. Яг одоо ингээл мэдрэмж нь. Яг би зүгээр яг одоо гэхээр мэдэхгүй байна. Гэтэ яг ингээд зүгээр яг нэг 15 6 мургаатахаас нэг ойрын хэдэн жил гэсэн үг шүү дээ. Нэг 15 6-аас холдоод нэг хайхтруудаагүй л энэ тэгэнгүүт Burning. Гэтэ би бас ягаад гэдгийг тайлбарлахгүй. Гэтэ одоо жишээ нь яг манай И Джонсо тэгэнгүүтээ Бен хоёрын дүр нэг яг ингээд би байгаад байдаг байхгүй юу? Яг тийм зүгээр би байгаад байдаг. Миксэн ч биш. Яг би хоёулан гарна байж үзсэн. Одоо жоохон микс байгаа юм шиг. Нэг тийм тэг яг юу гэх нэг тиймэрхүү нэг ингээл тайлбарлаж байна.
Тийм тэгэхээр Burning л юм байна ер нь. Burning-ийг үзсэн хүмүүс бол ер нь мэдж байгаа шүү дээ vibe нь яг ингээд залуучуудын тухай дээрэс нь залуучуудын сэтгэл санаа байгаа байдал дээрэс нь одоо нэг юм яг залуучууд юу ч мэдэхгүй амьдрал ингээд нэг юм амар санаа харанхуу айшиг юу болно ингээд мэддэхгүй зүгээр ингээд амар ойлгомжгүй юм chaos ихтэй тиймэрхүү vibe ерөнхийдөө ингээд цаанаа агуулж идэг тэр нь бас тодорхой хэмжээнд байж болно. Яг тгий санагдчих шүү нэр. Тийм. За чиний хувьд хамгийн what the fuck гэж бодогдуулсан киноны эргэлт эсвэл төгсгөл. За spoiler alert энийг хэлэхгүй болохгүй. Угаасаа plot twist spoil хийчих чинь энэ ч энэ тэнгүүд санаанд орж байгаа нь мэдээ зөндөө байгаа. Гэтэ яг би ингээд үнэхээр огт хараагүй дээрэс нь надад амар мэдрэгдэж орсон. Дээрэс нь нөгөө яг filmmaking талаасаа delivery амар сайн байсан гэвэл нөгөө fall нөгөө тэнгэрт нэг өндөр дээр гацчихдаг хоёр охины юу штэ. За дахиад хэлчих spoiler alert юу яд штэ тэр чинь нөгөө нэг найз нь яг үндэ нас урцсан болж таардаг штэ. Тийм. Үсэн мөртлөө санахгүй. Тийм найзтайгаа ингээ хамт байж байжсэн чи яг үндэ найз нь айл дээр доош унаад нас урцсан. Тэгээд найзаагаа ингээ төсөөлөд байгаадсан болж таардаг. За энэ нь бол зүгээр хэлэхэд зүгээр гэхдээ одоо жишээ нь ингээ delivery нь filmmaking талаасаа тэр бүр амар creepy байдаг байхгүй. Гэнэт ингээл хөгжмөн нэг сонирн болсноо найзынхын царай нэг хүүтэн болсноо би ингээд үтсэн штэ гэл нэг юм амар тэр бол би ерөөсөө төсөөлөөгүй нэг тийм яг зарим ингээд кинонууд чинь ингээд plot twist байгаа гэдэг ойлголтыг нэрд өгчгөөр ингээд янз бүрээр харсан байдаг штэ тэр чинь ингээд зүгээр юм survival horror юм шиг байжснаа гэнэт тийм plot twist ороод ирэхээр би бүр ингээд амар шарвас босчихсон тэрийг л ер нь хамгийн надад нөлөөсөн нь байх тэгээ ер нь зураг авалт эвлүүлэх талаасаа амар зөвүүн delivery. Nice. Тэр амар гоё. Гойч. Тэр амар гоё. Хэрвээ энэ киног огт үзээгүй бол миний амьдрал арай өөр байх байсан өнөөдөр. Donnie Dark за яг Donnie Dark. Тэгэхээр яг надад Donnie Dark-ыг шивс мэй суугаад тэгэхээр Donnie Dark үзээгүй би юм шивстэй байхгүй. Yes, exactly. Тэгэл яг энэ асуултын хариулт болчихж байгаа юм байна л да. Тэгэхээр өөр зөндөл заавал амар том импакт шаардлагагүй шүү дээ. Зөв нэг жижигхэн зуршилт муршил нэмэгдсэн ч юм хасагдсан ч юм уу байсан ч болно шүү дээ. Тэгээд No Country for Old Men байж болж байна. Яг тэгэхээр яг ингээд яг анх ингээд кино амар сонирхож үзэж эхэлжсэн хүүхэд байх та тэр үед ер нь No Country for Old Men-ийг үзээд вау гэд нэг юм filmmaking талаасаа ингээд амар гоё юм absolute cinema санагдчихсэн. Огт хөгжмгүй тэгснэ киноны хэл нь амар гоё. Тэгээ бас Coraline-ыг ярингууд би 10 жилдээ зүгээр шөнө айгүй хичээл даал малгар хийж судаг хөвгтэйсэн байхгүй. Тэгэнгүүт угаасаа хичээлдээ хэл дуртай ах уу 10 жил. Тэгээд би угаасаа YouTube-эл ингээд хиймээр байгаад идэг байсан байхгүй. За ингээд YouTube-с гадна зүгээр ингээд кинотой холбоотой юм ямар одоо юу гин тэгдэг байсан л марч. Тэгэнгүүт Coraline надад амар гоё байсан. Тэгээ яг анх үзэхэд нэг мэдрэгдэж байгаа нөөр дараа нь үзэнгүүт тэр бүр ингээд бүр өөр хэмжээний юм хүн төрөлхтний түүхэндх юм гайхамшиг шиг нэг тийм тэр чи одоо нөгөө нэг stop motion зүйл байгаа штэ 3D график биш тэр яг бодит зүйл. Тэгтээ тэр ингээд яг амар magically хөдлөөд байгаа. Тэр ингээд нэг юм mid shit-ийн амар гоё зүйл байгаа хгүй. Ер нь ингээд stop motion. Тэгэнгүүт би бас яг тухайд юу гэж надад мэдрэгдсэн мэ гэхээр за окей би бол хичээл мичээл хийхгүй юм байна нөө. Би угаасаа л яг энэ кино урлах таартай яг энэ урлаг уран сайхан хөөх юм байна нөө гэж яг бодогдуулсан юмнуудын нэг амар хүчтэй мэддэгдсэн юмнууд нэг орлоо. Чи ч одоо хийцлэл юу гэдэг энэ тэр бүх юм бишрээд идэг. Чамд яг стори нь ямар санагдсан бэ? Чи ер нь эхлээд үзээд айгаагүй. Юунд нах вэ? Тэгээд би бол нэг амар стори гэж хараагүй яг хийцэн л амар гоёсэн. Бүх вижлүүд нь амар гоё. Юм ерөнхий vibe. Тэгээ бас наг бороонд амар дуртай болгосон. Королай. Бороо амар гоё. Тэгтээ нэг юм энгийн зүйлсүүд нь гоё. Зарим хүмүүс чинь бүр ингээл нэг юм амар сүртэрнүүдийн яриад байхгүй. Надад болохоор тэр зүгээр ингээд жижиг дүрслүүдэн дээрээс нь одоо нэг гадаа орж байгаа борооны юуны цонхоор харагдаж байгаа цаатлын өнгөний палет энэ төр амар гоё гэдэг. Амар гоё харагдав. Хэрвээ чи нэг киноны ертөнцид амьдрах боломжтой бол аль киног сонгох вэ? Яг нэх гоё stop motion юм дотор амьдрал гоё. Гэхдээ эсвэл
бас би жоохон юм sci-fi, dystopian sci-fi юм бас дуртай байгаад идэв. Тэнгүүт Blade Runner байж болж байна. Blade Runner ертөнц байвал амар гоё. Эсвэл би зүгээр л Burning ертөнцид очиад E. Jones шиг нэг юм зүгээр солонгосын хөдөө зүгээр ингээ амар ингийн амьдрмаар. Ер нь айгу тийм гоё ингийн шал миний амьдралаас амар хол ингийн амьдралуудаар амьдрмаар санагддаг. Эсвэл зүгээр нэг юм гоё амар гоё тайван юм Орс юм гоё юм нэг 2000 оны ихэнх үеийн Орсын нэг юм хөдөөний тосгонд ч юм уу тийм кинонууд бас байгаа штэ тиймэрхүү. Чи экстрим юм байна л да. Юу гэдэг хэрэгтэй. Нэг бол ингээд үнэхээр гоё 50 юу хүсэв. Нэг бол нэг cyberpunk тал юм хүсээд. Эсвэл бүр Гаспар Ноэгийн тэр climax үзчихсэн үү? Гаспар Ноэгийн кинонууд юу үзчихсэн үү? Эсвэл бүр тэгэл бүр экстрим Гаспар Ноэ мэддэг хүмүүс л шууд ямар галзуу юм бэ гэж бодглох. Гаспар Ноэгийн climax ч юм уу эсвэл бүр irreversible тэр амар эвгүй underground Paris бас амьдрал гоё шүү дээ. Nice. Тийм. Өөрийг чинь санагдуулдаг кино төр байдгүй. Яа. За гэхдээ яг зүгээр өөр юм хэлье. Гэхдээ ер нь бол яалч үе Джонсон байна. Тэгээ өөр яг нааг санагдуулдаг байгаан болов. Breaking Bad-ийн Jesse Pinkman юм болов. Яг уу ингээд Walter White шиг юм амир байвал гоё л байх. Тэг яг хэсэг Walter White шиг байхыг хүсдэг байсан байж магадгүй жоохон тэнэг үедээ. Эсвэл Gustavo Fring шиг байхыг хүсдэг байсан байж магадгүй. Walter White ч нэг юм амир яг үнэхээр чаддаг юмтай. Нэг юм дээр амир супер чаддаг юмтай. Гэхдээ ингээд эгогоо одоо ингээд хэн чадаагүй юм маш unstable хүн штэ. Gustavo Fring болохоор жоохон moral нь буруу. Ер нь бол жоохон төрлөг. Гэхдээ маш одоо нөгөө сахилга баттай. Дээрэс нь хизээч нөгөө сэтгэл хөдлөлөө тархиныхаа урдуур оруулдаггүй. Зэрлэг ингээд стратегчин ингээд юм бизнес хатуу хүн байгаа штэ. Энэ хоёр ингээд амар экстрим тойл тэрэн дунд ингээд нэг яг хүн байж идэв штэ. Нэг юм жоохон өөрийгөө буруугаар хүмүүст илэрхийлчихэд идэг. Гэхдээ яг дотроо бол амар зөөлөн айгу зөөлөн хүн бат. Би яг өөрийгөө нэг жоохон тэгж бодд юм аа. Жоохон хүмүүст буруу илэрхийлчихэд юм шиг байгаа. Жоохон нэг юм хамгаалтын нөгөө нэг механизмаараа жоохон өөрийгөө ширүүн гэж ойлгол гайд нэг юм жоохон буруу ойлголцоод идэг тохиолдол байд юм шиг үлээ. Ер нь гэхдээ тийм Jesse юм байна. Ялч уу Jesse Pinkman юм байна. Тийм. Jesse Pinkman нэрээ тэгдэж шүү. Ялч зүгээр ингээд эргэн тойрон л тийм болохоос шүү. Хүн нь угаасаа үн яагаад тэгдэж шүү. Айгу зөөлөн. Тийм бүр орхоод хоргоо гэдэг чинь бүр нэг тэмсэн байдаг шүү. Нэг хорхоо харангуйцаа ингээд нэг амар хүн гар маран дээр явуулаад яж гэдэг. Тэсэн цаас бах буутаа гаргаад ирдэг тэрс. Тийм. Jesse Pinkman. Окей. За ингээ үргэлжлүүлээд тойлоо дараагийн хэсэг рүүгээ орох чинь энэ хэсэг нь болохоор хүүхэд наснд байна хамгийн их нөлөөсөн гэдэг хэсэг байгаа. Тэгэхээр чиний ерөөсөө хүүхэд насны дурсамжуудтай холбогдох кино, хүүхэлдээ pop culture-ийн хэсэг, дуу, алдарт ингээ бүгдийг асуух юм байгаа шүү. Багада яг би зүгээр айгүй зурагт л үздэг байсан. Яг ээж аваа хоёртай айгүй зурагт айгүй үздэг байсан. Тэгэнгүүт тэгээ бас нөгөө DVD амир үздэг байсан байхгүй. Тэгээд DVD гингүүт нөгөө нэг DVD чинь бас яг манай үе биш юм шиг байлаа. Нэг жоохон дээш үеийнхний юм шиг байлаа. Би ингээд DVD-гээр юм үздэг байсан гингүүт ч манай үе ихтэй ч гэж одоо эдөө оных юм гэдэг байхгүй. Би айгүйх тийм нөгөө ер нь ээж аваа хоёроо бас нэг тийм айгүй хуучны юм дуртай нэг DVD гэснээр нөгөө нэг модерн токен дээр сонсдог юм хүмүүс болохоор мэдээ зүйдээ үзэж мүзээд идэг байсан юм бэ. Яг манай үеийн тиймэрхүү юмнууд байгаа л хальтаа. Гэхдээ аимшиг энэ нот ихтэй ялч үздэг байсан багтаа бол. Чиний хүүхнээс нь хамгийн их нөлөөлсөн зан чанар сонголт мөрөөдөлд нөлөөсөн байж болох эсвэл зүгээр сонирхолтой мартаад дурсамж үлдээсэн кино. Хүүхэд байхад мөрөөдөл. Киноноос нэг мөрөөдөл авсан юм байхгүй хаа байгаа. Зүгээр л сэтгэл нэг сонирн би тэр мартдаг шүү дээ. Заавал сериус хариулт байх шаардлагагүй шүү дээ. Буруу эргэлттэй. Буруу эргэл эцээцгар мэцгар. Тийм. Буруу эргэлт гэсэн чинь бүр нэрээд шүү дээ. Киноч тэр, юунч тэр, дуунч тэр бүр ингээд мангар ойрхон байж идэм шүү дээ. Амар гоё. Яа ингээл дуу мөн өглөө ингээл ороо. Биш. Буруу эргэлт нь wrong turn нөгөө аимшиг. Би ямар буруу эргэлт бодож байгаа. Монгол буруу эргэлт бодчихлаа. За дараачаас. За тэгвэл хүүхэд наснд сэтгэлд үлдсэн аним. Аним би нэг үздэг байгаагүй. Ер нь одоо ч нэг үздэг юм. Ер нь монголчууд ч бас айгүй анимлэг хүмүүс юм билээ. Би нэг үздэг юм мэдхгүй. Гэтэ яг зүгээр нөгөө тухайн нөгөө аникод мод гэж нэг байлоо.
нэг код модоос бахаа да би нэг өндөр үнэлгээтэйгээд нэг Charlotte гэдэг нэг 13 ангитай юу байсан. Тэр амар алдартай л баг л та. Би бол нэг сайн мэдэхгүй болохоор тэр айгу гой санагдаад уйлж мэлжсэн наал санаж нэг дүүн нэг юм амар хөөрхөн ахтаа ингээ сэтгэл гаргаад өглөөний цай бэлдэж өгөөд идэг тэрэн дэхтэй жоохон муухай хамттайгаад идэг дүүн амар хөөрхөн дөрөв ижснэ дүүн нас барж мараад манай гол дөрөв уйлж мэлээ тэгээ би дагач уйлж мэлээд байсан дэрийг л санд би нэг аним үзэж байгаагүй нэг олон аним бол ерөөсөө үзэж байгаагүй. Тэгэхээр аним бол нэг миний амьдралтай нэг холбоо байхгүй тий. Нэг огтлцдаг юм байна шүү дээ. Хүүхэд наснд чинь тод үлдсэн pop culture moment. Тэгэл зөндөө байх шүү дээ. Яг одоо нөгөө нэг Bring Back 2016 гэдэг байгаа шүү дээ. Яг тэр чинь нөгөө musically интервью хийсэн шүү дээ. Тэгснээ ингээд би яг нөгөө нэг 116 мургааг ингээл амар үд. Гэтэ тэр жоохон хойшоо болцсон байх л та. 6 мургаар 5 модоор юм болоо. 116 мургаа чинь нөгөө нэг авизлаг монголчуудад ороод тэгэл тэгснээ нөгөө улан гэрэлтдэг Vans юм уу нэг тийм кетүүд амар хит болж молоод тэгснээ нэх хөгийн юм шотоо цамцнууд өмсдөг нэх бариу джинс мис өмсдөг тийм үү юусэн шүү дээ. Тэр үедээ бол амар кул байсан юм чи. Тэд нар амар гоё байсан. Тэгээд бас нөгөө нэг mannequin challenge тэргээл яг нэг тийм яг тэр үеийн юм байгаа шүү дээ. Тэд нар угаасаа бүгдээрээ л айгуу гоё. Harlem Shake тэгээд өөр юу гэдэм бол доо. Ice Bucket challenge гэдэг чинь бас тийм яг тэр үе. Ice Bucket бас амар гоё байдаг гэсэн. Тэр нөгөө бүр болсон Shabby Bunny маны гэл нэг эргүү юм байдаг байсан юм аа. Одоо бодохоор эргүү л дээ. Тэгтээ тухайн үед айгуу гоё байсан. Тийм байна. За одоо ирээдүгөөс ирсэн нэг зөвлөгөө гэж хэсэг байгаа. За. Энэ дэр болохоор яг одоо эмчлэгийг үзэж байгаа үзэгчдэд зориулаад нэг кино санал болгох юм. За. Ямар ч хамаагүй юм уу? Ямар ч хамаагүй одоо жишээлбэл те би ингээд стресстэй үедээ энэ киног үзэхээр нэх би тайвширдаг ч гэдэг юм уу те эсвэл би инээмээр санагс үедээ энэ киног үздэг ч гэдэг юм уу зүгээр заавал ингээд нэг юмд баригдах шаардлагагүй нэг тийм кино санал болгоод ч гэвэл Гаспар Ногийн кинонуудыг үзээр ихээр буруу юм сурчилсан гэж тийм болоо. Тэгээд за яг хүүхдүүд нь бол хүүхдүүдэд нэхээр одоо ямар кино бол та за хүүхдүүд нь гоё хуучны үеийн картунуудыг үзвэл гоё. Одоо бас үзээгүй гэж магадгүй шүү дээ. Хуучны үеийн Мадагаскар ч юм уу эсвэл Ice Age ч юм уу тийм юмнууд үзвэл гоё. За яг манай томчууд маань болохоор Гаспар Ногийн кинонууд үзээгүй хүмүүс байвал үзээрэй. Гоё байдаг. За тэгээд сая сүүл зингийн хариулагчийн Чимээгүй хотын жолооч гэвэл би айгүй highly recommend хийнэ. Тэгээд Lars von Trier ч юм уу нэг тийм нэг гоё юм үзмээр байгаа байхгүй. Гоё юм үзмээр байгаа байхгүй. Яг нэг тийм хөнгөн биш гоё гүнзгий төвшний юмнууд үзвэл гоё. Nice наачаас гоё хариулчлаа. Би яг өмнөх дугаарууд дээр specific ганц бүтээл гэсэн байхгүй юу? Чи тэнгууд ерөнхийд нь ингээд арай нэг жанрлаач ч юм уу. Тэгээд санал болгочлаа. Энэ ч гэсэн гоё хариулт юм. За ингээд үргэлжлүүлээ дараагийн хэсэгт ороо. Энэ хэсэг дээр яах вэ гэхээр Would rather чи аль нэгийг нь заавал сонгоно гэсэн үг. За тэгэхээр эхнийх нь аимшиг киноны гол дүр болох гэхдээ хэзээ ч амьд үлдэхгүй. За. Comedy киноны гол дүр болох гэхдээ үргэлж ичгүүртэй embarrassing сценүүдэд л оролцсон. Начны одоо жоохон специфик дэлгэрүүлээд асуух юм байна. Ичгүүртэй байдалд ордог болвол тэрийг яг гоё контент болгож оруулаад тэрүүгээрээ яаж болно шүү дээ. Ичгүүртэйг нэг ямар ч ичгүүртийн зөвж American Pie kind of ичгүүртэй гэж American Pie яадаг лээ. Гага мага юу тэгэл нэлээд бүр тийм бүтэхгүй стифлэр хөө хэмжээний л гэж бодлоо. Төлөв хүтэн дээр хөө. Хүтэн дээр. Заавал өхүүлгээ бүр нэлээд шичирчлээ. Тэглээ. За. Бүх насаараа яг ганцхан чанартай бүтээлийг давтаж үзэх. Эсвэл дандаа муу бүтээлүүдийг л ээлжиж үзэх. Ингээд иймэрхүү асуултууд чинь ер нь бол зүгээр ингээд хөнгөн өмнөх юм бодохгүй хариулах хэрэгтэй шүү дээ. Би тэгтээ айгу бодоод идэв юм байна. Хөнгөн кино олон үзүүл тэгээ угаасаа миний ажилд хэрэгтэй юм чинь. Одоо угаасаа тэгэл кино үзэх чинь гаж юу гэдэг ингээд ажиллагаа шүү дээ. Тэгэнгүүт би угаасаа тэгтээ тэгж боддог байхгүй. Чанартай киногоор нэг хвчлэг хиймээргүй тэгээ угаасаа хүн үзсэн дээр яриулах ясгүй чанартай кинонуудыг үл үзэх хэрэгтэй. Тэгээ ялангуяа ярьж болохгүй кинонууд гэж байгаа шүү дээ. Яг үнэхээр одоо жишээ нь Looking for a Dream-ийг гомд ярих ясгүй байхгүй. Эсвэл тэ юу мэрч юм те. Тэгэнгүүт би нэг жоохон аль болох нэг тийм нэг үзээд ах нэг амар шаардлагагүй тэг кинонууд хвчлэг гэдэг байхгүй. Тэгэнгүүт тийм тэгтээ чанаргүй кино үзэхгүй гэж чанартай кино үзэхгүй гэж байгаа юм. Нэр хоёул асуулт асуулаа би бүр мартсан юм ярих гэж байна. Юу яах юм бэ?
За. Тэгвэл би тэр чинь одоо энэ YouTube-ийн ажлаа харахаар за яг тийм би тэгэл за чанартай киногоо нэг чанартай киногоо үзсэн дээ. Burning-гээ үзэл бай. Тий. Тэр дээр. За. Зомби апокалипст амьдрын гэхдээ өрүүлж ганцаараа. За. Haunted House-д амьдрын гэхдээ найзуудтайгаа. Тэрнээс яг юу би манай ингэж ярьж болох. Миний түрээлдэг байр ер нь жоохон сүнстэй байхгүй юу? За. Тийм тэгэхээр асуудал байхгүй. Сүнснээс биш. Тэгэхээр яг надад бол наа хоёр ч хоёулаа л асуудал санаж байна. Ганцаараа би ер нь ганцаараа байх хэрэгтэй. Зүгээр би тэгэл тэр сүнстэй байшинд нь ганцаараа амьдарч хэлээ. Заавал хүнээр ер нь лай байгаа та би жоохон зажиг юм шиг. За танаа тэр өөр явахгүй. Тий. Сторийн гайхалтай жүжиглэлт төсвөрлөхийн аргагүй кинонууд эсвэл жүжиглэлтэн төгсч сторийн утгагүй кинонууд. Стори л доо. Би яг өөр screenplay талдаа кино зохиол талдаа сонирхолтой уус бичдэг болохоор. Гэхдээ уус яаж ч бодсон чанаргүй зохиолыг сайн жүжиглэнэ гэж байхгүй бол тээ. Чанартай зохиол, чанартай жүжиглэлт байж ижил нэлсэн. Тэгэхээр тий. Сторитай зохиолтой бүтггүй жүжиглэлттэй байсан ч тэгээ болчтой шүү дээ. Надад яг тийм жишээний монгол кинонууд бол бас байгаа. Айгу бүх юм сайн гэхдээ жүжиглэлт нь жоохон биш байгаад идэг кино. За би одоо хоёр эсрэг дүр асууна. Чи тэр дүрийг нь арай дээр, арай гайгүй гэдгийг хэлээ шүү заяа. Сайн хүн талаасаа юу? Аль нэг дүрийг заавал сонгохоос аргагүй. Ямар юугаар сонгох юм? Хоёр муу дүр байгаа. Тэгэхээр энэ дүр нь яаж нөгөөдгөөс арай дээр. Арай нэг жоохон моралитийн нэг жоохон ойлгож болохоос гэж. За тэгэл чи эсвэл би зүгээр арай дуртай кул санагдах сонгох юм яах юм. Арай илүү дээр энэ дүр нь нөгөөдгөө бодвол арай дээр штэ гэсэн дүрийг сонгох юм. За. За эхнийх нь болохоор Лэрдмагийн нөхөр. Йоо за. Нөгөөх нь орхицсан хойд гэж. Аль нь илүү дээр вэ? За альнаас нь арай илүү айж үссэн гэхээр Лэрдмагийн ээжийг үзэл илүү айж үссэн. Яа бүр багтаа үзсэн болохоор Лэрдмагийн нөхрөөс нэг би нэг яагаад байхгүй л та намайг хартаад байхгүй л хэлчихээс тээ. Би эмэгтэй байсан бол илүү айх байсан баг тий Лэрдмагийн нөхрөөс. Тэгэхээр Лэрдмагийн нөхөр чинь тэрхийн ах чинь нэг өндөр биш шүү дээ. Гайгүй зүгээр зодтолтой болчих байх. Тий. Энэ хоёр эсрэг дүрийн ингээд альных нь философи нь арай дээр вэ? За. Нэг нь болохоор Endgame Thanos. За. Нөгөөх нь Star Wars Darth Vader. Star Wars нэг үзэж байгаагүй Darth Vader нэгсэн бол мэдэхгүй. Endgame-ийн Thanos ч гэхдээ Infinity War-ын Thanos-аас шал өөр шүү дээ. Жохоо өөр шүү дээ. За яг ерөнхий Thanos-ийн философи гэж заавал нэг кинод байна. Тэгээ ялчгүй Infinity War дээр чинь манай хүн чинь нэг юм жоохон юм ойлгоцсон нэг юм алж чадахгүйгээр гол зорилгоо харсан тэрний хөдлөө явж байгаа. Endgame-ийн Thanos чинь яг нэг жоохон өмнөх юм авиртай миний залуу халуунаас үеийн Thanos шүү дээ. Тэгэхээр нэр тийм байна. Infinity War-ын Thanos-ыг бол яг ойлгож болно. Болох бах тэрнтэй болоог хүмүүс санал нийлэх үлдээ. Хэрцгийч гэсэндээ гол зорилго нь тэгэл resource. Keep the resource. Зүг. Nice. Яг гойтлаас нь хавчлаа. За. Одоо ингээр бас л нэгийг сонгодгоо үргэлжлүүлж байгаа шүү. За. Jet Li юу Jackie Chan уу? Надад Jet Li cool санагддаг. Яг нэг юм дүрүүд нь их тийм. Jackie Chan-ах ч угаасаа яг комеди талтай байдаг шүү дээ. Тэгмүүд би яг нэг киног санаад байдаг байхгүй. Jet Li бүр ингээд бүр үнэхээр хэрцгий бүр нөгөө хүмүүст нь санаа зовмор хэмжээний нөгөө тэгээ зодоод байдаг байхгүй. Гарын хуглаал толгойг нь яагаад чинь тэр нь cool. За энэ хоёр кино ертөнцийн алинд нь амьдрах вэ? За. Нэгт нь Squid Game. Нөгөөх нь Alice in Borderland. Alice in Borderland бүтэн үзээгүй. Гэхдээ тэр чинь арай жоохон юу өстэй. Practical биш жоохон fantasy. Fantasy-гаас Squid Game нарыг дээр хоо тэр тунд санаалаад явчих болох хаа. Надад бол тэгэл YouTube channel-ыг Squid Game шиг лээсэн шүү дээ. Би финалцсан шүү дээ гэж нэсэн. Тийм шүү дээ. За. Ерөөсөө л Squid Game цуг орсон хүмүүс өрөөд байгаа юм биш үү?
Ring үү эсвэл Wrong Turn уу? Алинд амьдрах бай юм уу зүгээр. Тэгээ аль кинонд нь амьдрах бай? Амьдрахаас өөр аргагүй бол. Сүнс чөтгөр тэгээ рингийн сүнс чөтгөр чинь бүр яг юм хортой сүнс чөтгөр байгаа шүү дээ. Манай гэрийн сүнс чинь бол нэг тийм хортой биш байхгүй. Хоргуугээс нь бол айхгүй шүү дээ. Хортоогоос нь бол би тэгээ тэрий чинь цохиод авъя гэж болох юм чинь. Wrong turn дээр тэгээ яаж хийж байгаа л нэг амьдуулдаг гэж л үзэх бах та. Том бит юм чинь тэгээ болох бах уу? Сүх мөхөөр. Тэгээ яаж хийж байгаа л бас жоохон барьцтай юм шиг яд чинь. Дээр бодсон чинь ринг их бас хортой юм байна. Аюултай шүү дээ. Залгаснаа одоо чамд 7 хоног байх шүү. Тэгснэ зүгээр дээ. IP-гаар шууд зурагт руу орж ирэл. Тэгээ би өмнөөс нь яг ингэж шууд бодтой хийж чадах юм цөөх юм чинь. За одоо нэгийг сонгоо штэ. За Monster House уу эсвэл Caroline уу? Аль алинд нь ер нь амьд гарах магадлал бага болохоор зүгээр илүү гоё ертөнцид нь лори гэж бодож байна. Caroline штэ. Тэ. Stop motion юм чинь тийм юм гоё юм шиг. Visual талаас угаасаа ялч Caroline байна л да. Caroline. Үхээс өмнө жоохон гоё юм харж байгаа гэх юм. Тэгээ Monster House дээр бол амьд үлдчихэж штэ. Гүй эвгүй штэ тэр чинь тэгээ. Тэр house руу орохгүй л хатгал штэ. Гэтэл тэгээд тэр чинь жоохон царай мод гэдэг юм штэ. Тэгээ Monster House-ыг үзээд нэг Caroline-ыг үзээд бол би жоохон юу гэсэн шүү. Аргагүй. Би нэг тийм бүх насаараа төгсгөлдөг гэсэн тиймэрхүү концептээр насаар айдаг байхгүй юу? Айгаад байдаг гэсэн шиг хөөх тохтой. Би тиймэрхүү кинонуудаас юм авдаг байсан чинь хүүхдийн киноноос хүртэл юм авчихна гэж мэдхэв дээ. За одоо миний айдаг тийм компиляшнэр энэ бичлэг дүүрлээ ер нь хитэн дугаар. За чи алинх нь ертөнцид амьдрах уу? За. Saw. За. Final Destination. Соороо орчий дөө. Тэгээд нэг азар тэр нэг юм надаа юу биш нэг би хүнийг гэж сонголгоо дотроос нь түлхүүр авах юм уу тийм юм даарах юм билүү тэгээд. Азар уу? Тэг. Final Destination ч бас юу шүү дээ. Тэгээд би нэг тийм яг бодит амьдрал дээрх аюулуудаас жоохон айхаад байдаг юм аа. Жоохон параноид юм шиг байна. Лифт мифтэрн сунгууд гинт лифт ингээд унаад тавьчаад алчраад байж юм уу. Тэрхүү юмудаас илүү айх баха. Төсөөлөгдөд байдаг те. Тэгээ сооч нь тэгээ дүрмтэй юм чинь. Тэгэл тий. Дүрмтэй зодтолтой. Тий. За энэ хоёр киноны альнийх нь ертөнцид орох вэ? За. Нэг нь хан Монгол аим шиг кино. За. Нөгөөх нь ядуугийн зовлон. Яа. Хан руу бол ягаад ч орохгүй. Ханаас бол би тэгтээ бүр жинхнээс айдаг. Яг гоо одоо үзүүлж байгаа өөрөө магадгүй. Багтаа бол би тэгтээ би яг үнэхээр миний баг хамгийн хайжсан кинонууд энэ юу хаа хан бол яг би нэг жоохон юу байхгүй нөгөө нэг клаустрофоби таахгүй юу? Тавчуу занд байж чаддаг байхгүй юу? Тэгэнгүүт чичмөр амар байна. Ядуугийн зовлон чинь тэгэл яг тэ синдромэгээ бол гусч байлгүй дээ л гэж бодож байна. За хоёулаа энэ тал дээр ч юм ойролцоо бодолтой байгаа юм байна дөө. Ханаас бүр ингээд траума авцсан. Би бүр ингээд амьдралдаа анхудаа аим шиг кино театрт үзэж байгаа байхгүй юу? Тэг чи тэр нь хан. Кино театрт үзчихсэн юм байна. Тэгээ кино театрын нэг голын суудалд. Ингээд зогтчихж чадахгүй. Тэгэл үзэл эхэлсэн чи би гинт юу үзэж вэ гэж бодоод ёо чихээ дээр суусраа гарч ирсэн. Хан бол ялцгүй амар л. Одоо үзвэл инээдэмлэлтэй тухайн үед ч харьцуулах сампл байхгүй шүү дээ. Тэгэл үзэж байгаа олон аим шиг кинонууд нэг байхгүй юм чам тэгэл самплгүй би үзээд лай болж ажиллана. За манай контентэд нэг ийм хэсэг байдیں۔ Чи болохоор одоо өөрийнхөө дуртай крашалдаг 3 киноны дүрийг хэлнэ. Окей. За угаасаа Burning-ийн хэмээгийн дүр. За тэгээд Keiko Mizuhara-гийн Helter Skelter гэдэг сая сүүлд яг бичлэг гэж бодож үзсэн Helter Skelter. Тэгтээ бичлэг хийгэр кино бол байгаагүй амар өрмөц айгуу гоё киноос. Тэгтээ яг илүү эмгтэй хүн үзчихэж бүнэ ойлгохоор кино байсан. Тэгээ Helter Skelter дээр тэнгуүтээ Mia Goth-ийн бол бүх дүр нь. За нэг хэл. За. Тэгэл Mia Goth-ийн хэлий гэвэл Infinity Pool-ийг хэлчихэ дөө. Тэгтээ яг тийм Infinity Pool. Mia Goth бол тэгэл Mia Goth л та. За тэгэхээр яа нүвэ гэхээр энэ бол маш төсөөлөг үзүүлчин болно. За эндээсээ Kiss, Bury, Eat and Kill хийх нэ энэ 3 дүрээ. Оо ёо. За. Энэ 3ч тэгээ гуруулаа жоохон яг юм wifi material бол биш шүү дээ. Харин тийм үү амархан юм байна л. Unstable хүмүүс шүү. Тэгэхээр одоо яах юм бол тоо. Гэж хамгийн тогтвортой нь за Keiko Mizuhara-гийн дүр гэж магадгүй Helter Skelter. Rider Dai-ийн дүрийг хэлээгүй шүү. Тэр чинь лесбиан байдгийн шүү.
Тэгэхээр за Кико Мизуарагийн Helter Skelter-ийн дүртэй гэрлээд юу гэлээ? Kiss Mary Kill. Kiss Mary Kill. Одоо Mary явсан Kiss нь яваад төгсгөлд нь Kill юм л да. Тэгээ арай нэг жоохон гэрэлж болохоор ч нэг баг зэрэг стейбл нь Кико Мизуарагийн дүр байж магадгүй. Тэнгүүтээ Хэмигийн дүр бол угаасаа red flag. За тэгтээ яг attractive хувьд бол attractive. Тэгэхээр за зүгээр Kiss. Тэгээд үгүй юм байна. За Miyagotтэй. Miyagotын Infinity Pool-ийн дүр чинь тэгтээ эсрэг дүр байдаг шүү дээ. За тэгвэл Miyagotын Infinity Pool-ийн дүрийг алчихё тийм. Хүмүүс өөрөөсөө өлтөө гэдэг шиг. Амар гурван юм санацсан за. Тийм ээ. За. Тэгэхээр дөрүүдийн хувьд юм байдаг гэж. Тэгвэл бодит амьдрал дээр яг crashалдаг 3 celebrity за монголч байсан болно шүү. Яг саяны 3 шүү. За тэгвэл за ингээд celebrity-гээр нөө. Тий. За тэгвэл одоо энэ удаад дүр гэхгүй юм чинь хариулт нь өөрчлөгдөх нь хараа. Өөрчлөгдөхгүй. Яг Miyagot тэгээд би тэр хиний нэрийг яадаг байхгүй. My Korean Sucks те. John Jonso гэдэг баха. John Jonso. Окей. За тэгэл Кико Мизуара. Тэгээ энэ 3. За. Окей. Мэл зовсонгүй дээ. Тэг. Монгол гэхэр жүжигчин яах юм уу? Celebrity гэсэн. За худлаа хүн зүгээр нэг монгол юм хэлчих юм уу? За тэгээд л хойлоо. Би зүгээр багада юу яадаг гэсэн. Нөгөө Мино их чикраштай гэсэн. Нөгөө юун дээр дуу мөгийн сонсоод тэгээ бас нөгөө юу штэ. Хайрлаж болох уу? Темката. Темката. Манай найз штэ темкач. Тэг. Мино их чикраштай гэсэн. Багын краштай. Яна нөгөө за юу нөгөө би дуралмаар байна уу нөгөө темках махын тоглодог. Би дуралмаар байна уу тэр чи юу лээ? Туулаа хүү. Ийм нэгэн дурлал. Ийм нэгэн дурлалын туулаа хүүгийн яадаг тэр дүр бүжин гэдэг үлээ. Тийм. За тэр дүр шүү. Хөрхөн санагдчихсан. Тэгээд одоо бол тэгэл хөгшин ихчнэр шүү дээ тийм ээ. Хөгшин жигнэ яана за ууштай. Гэтэ ихчнэр шүү дээ. Ихчнэр за. Тэгээд өөр нэг багтаа крашлж байсан хүмүүс юм байт юм бол доо. Надаа шинэ үеийн нөгөө алдармаа ихч амар зөвөн жүжигч санагддаг гэсэн шүү дээ. Яг нэг тийм Монгол биш царайтай шүү дээ. Нэг тийм амар кул. Тийм Монгол биш царайтай. Яг нэг юм өстө хараас чарсан Монгол царайтай биш юм уу? Надаа илүү жоохон Хонконг ч юм уу нэг тийм арай өөр Аз царай нэг тийм зөвөн санагддаг байсан. Яг амар нэг юм high fashion модель ч юм уу эсвэл нэг тийм гадны кинонд тоглоод явчих болох санагддаг байсан. За тэгэл ингээл юм. За энэ дээрээ тэгээд нэг зовооч доо. Тэгээд Kiss Mary Kill хийч. Йоо дарга. За. Kiss Mary Kill тийм ээ. За. Kiss Mary-гээ тэг Kill-ийн төгсгөлд нь л даа. Эхлээд юу гинэ Kill Mary хэлэх юм уу би? Юу яасан гинэ? Kill Mary-гээ дараал нь хамаагүй Kiss-эл биш. Kiss Mary хамаагүй Kill-эл төгсгөлд нь. За тэр бүжингийн дүрийг Kiss. За. Минь огчтой Mary. Тийм ээ. Тэгэл тэр магчиг алаа л тэгэл. За. Чи Монгол үнийг гэхдээ ингээ алаад гэж ярих чаасан муухай байдаг тийм. Тийм байна. Тийм. Сонирхолтой байна. За нэг тийм л. За ингээ манай энэ удаагийн дугаар маань ер нь дуусахын шигээ өндөрлж байна. Тэгээд энэ удаагийн дугаар ямар сэтгэл ямар байна? Айгу гоё байлаа. Тэгээд угаасаа нэг киног ингэж нэг тийм яг энэ тэнд ярьжсэн баг. Гэхдээ ингээд кино гингүүд нэг юм жоохон биш байгаа нэг юм хөнгөнд биш ээ. Юу юм бэ нэг тийм зүгээр айгу гоё байлаа. Нэг киног арай илүү ингээд хайртай юм айгу арай жоохон өөрийнхөө амьдралтай холбоод илүү гоё ингээд гүнзгий төвшөнд нь ярьлаа гэж бодож байна. Тэ. Nice. Тэгвэл яг энэхүү дугаарыг үзэж байгаа хүмүүстээ зориулаад нэг үг хэлээч. Тэгээд энэ ингээ хавлаад дуусгая. Энэ англи хийж авчих. Тэгвэл энэхүү дугаарыг яг үзэж байгаа хүмүүстээ зориулаад нэг үг хэлээч. Тэгээд хоёлаа энэ дугаараа дуусгая. Окей. Кино бол угаасаа үздэггүй хүн гэж байхгүй. Гэхдээ ямар кино үзэж байгаа вэ гэдгээс тухайн нэг би угаасаа эхлэл дээр бас хэлсэн. Тэгээд тухайн хүн ямар шиг кино үзэж байна, яаж хийж байна, ямар зүйлс, ямар ингээд pop culture, media ингээд consume хийж байна гэдгээр нь айгүй их зүйл нь ингээд өөрийнх нь personality, өөрийнх нь зан аашнууд ингээд бүтэж идэг ч юм уу тэгж санагддаг. Тэгэхээр зүгээр гоё кино үзээрэй.
гэж хэлэх юм байна дөө. Nice. За тэгээд энэ удаагийн дугаартаа Red Burger George үзэгчдийн хүсэл дээр эхнэрээ өрөх гэдэг шиг үнэхээр комментэр хамгийн их байсан болохоор George-ыг өгж оролцууллаа. Тэгээд та нар дараагийн дугаараар хэнийг оруулмаар байна? Сайн доор комментэр үлдээгээрэй. За ингээд ирсэнд баярлалаа. Баярлалаа.